Өргөгдсөн Монгол улсын 5 замын их зэргийн хошууч ангийн жанжин дамдын сүрэнгээс наран гэрэлт түмэн наст богдцэнд айлтгах юм. Гээгэнээр толлох ажам. Бид хүрсэн газар бүртээ иргэн улсын цэргийг ялав. Иргэн улс аргагүй хилцээр хийхэд хүрлээ. Тэдний төлөөлөгч хилцээр хий гэж ирээд хэрвээ иргэн улсыг дагвал их чунтан өөрийн биеэр ирж ван зэргийг олгож ёсыг гүйцэтгэн угтах болно гэлээ. Би тэдэнд сайн ир хоёр төр зүтгэдэггүй. Сайн им хоёр эрд очдоггүй гэд миний бие алдарт Монгол улсын ван бүлгөө. Би юунд бусдын хэрэгэн зэрэгт гордож хүний нэрэнд шунана гэж хэлсэн тэд аргагүй амаа таглуулан буцлаа. Харин сөндийн чиглэлд байлдаж байгаа насан аравжих жанжин иргэн улсын аргад баригдаж Бээжингийн засагт бууж өглөө. Манлайбаатар дамдын сүрэн 1871 онд Баргын Шулуун цагаан хошуунд төрсөн Монголын тус хар дөхнөлийн төлөө тэмцэгч овдыг чөлөөлөх байлдаан өөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааныг манлайлан удирдсан жанжин 1921 онд Гамингийн шоронд босоогоор нөхцсөн. Цагаан хэрэм хүртэл 10 өвөр Барга Монголыг нэгтгэн мандуулах нь бидний өвөг дээдсийн 460-ны мөрөөдөл билээ. Хэрвээ нүсийг гүйцэтгэвэл Чингис хааны өмнө нүүр бардам өвдөг сүгдэм. Үүний тулд зуурдаар хөвч харамсах зүйлгүй. Богд гант Монгол улсын 5 замын байлдааныг эзлүүлэхийн тулд Орос Хятад хоёр улс хоорондон хойгилдон эвсэж шахан дууснаас Монголын тал цэргээ эгүүлэн татлаа. Оросын талаас зэвсэг нийлүүлэхээс төдийлсэний хариуд 1912 дугаар оны Монгол-Оросын гэрээг дунд тэрэгэн улс хүлээн зөвшөөрч Монголын автоном тэрхийг хүндэтгэхийг шаардлаа. Энэ загтлыг их цагаан хэрэмний дэрэгдээс өчөв. Богд эзэн та болгон сойрхоно.